За сайн байцгаана уу? 2 дахь өдрийн бичлэгээрээ уулзаж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа их хүн ээж хүн өөр хүүхдээсээ юу хүсдэг вэ? Эхийнхээ ачийг яаж хариулах вэ гэж хүмүүс их ярьдаг штэ. Шүүдрийн усаар цай чанж өгөх юм уу? Алт эрдэнэс бэлгэлэх юм уу? Яавал ер нь эхийгээ, ээжигээ, эцгийгээ ачийг хариулах уу, яавал баярлуулах уу гэж боддог бах олон хүмүүс. Тэгэд ээжүүд маань, аавууд маань юу хүсдэг юм бэ? Зарим эцэг их нь хилдэгч байх, зарим нь хилдэггүй байх. Зарим нь бүр хорвоо дээр одоо байхгүй мөх өсийг үзүүлээд дараагийн төрөлтөө дэвшсэн бах. Гэтэ бид нар бүгдээрээ адилхан үр хүүхэд байсан. Бид нар бүгдээрээ л хэн нэгний хүүхэд штэ. Хэдэн настай байсан ч гэсэндээ хүн болгонд ээж аав эцэг их байгаа. Тэгэхээр энэ ачтай их хүн, би өөрөө их хүн, би өөрөө 2 хүүхэдтэй. Тэгээ би хүүхдээсээ юу хүсэж байна вэ гэхээр миний хүүхдүүд эрүүл байгаасай, аз жаргалтай байгаасай, амар амгалан байгаасай. Тийм л юм хүсэж байна. Тэрнээс одоо надад алт мөнгө бэлэглээсэ, чихтэйхэн одоо баян тансаг алдар нэртэй болоосой гэдэг ч юм уу тий. Мэдээ сайн сайхан амжилт бүтээл гаргуул баярлалгүй л яах вэ? Гэхдээ хамгийн гол нь эрүүл байгаасай. Эрүүл амар амгалан байгаасай. Тэгж л их хүн хүсдэг. Ээж хүн, аав хүн. Тэгэд бид нар одоо эцэгийнхээ ачийг хариулъя, тэ? Ээжигээ баярлуулъя, эхийгээ баярлуулъя гэж бодож байвал та эрүүл бай. Энэ төрүүлээд өгчихсөн биеийг нь бүтэн аваад яв. Арчаатай бай. Хамгийн түрүүнд архинаас гар. Өөр хүүхдээ сохтуу байгааг хардаг би азгүй хүнээ гэд алдартай шүлэг байгаа шүү дээ. Хүүгээ сохтуу явахыг харлаа. Арх уугаад явж байгаа хүүхдээ эцэг их нь хизээж тайван сайхан унтаж амарч чаддаггүй. Яана осол аваард орчих вэ дээ. Яана хамаг одоо наа захын л одоо төрөвч мөг төгрөгөө гээчих вэ дээ. Тэ? Буруу зуруу явж байгаад хэрэг төвөгт ороочих вэ дээ. Байнга ингэ сэтгэл нь зовж идэг, санаа нь зовж идэг. Их хүний ялангуяа. Тийм болохоор архинаас гар. Эхийнхээ, эцгийнхээ ачийг хариулъя гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд арх ухаа бол. Пив архиа бодвол арай гайгүй ч гэсэндээ бас пив чи ингээд бага тий алкогол нь бага юм чинь гээд хүмүүс ингээд хэтрүүлдэг 4-5 пив уугаад гайгүй байлгүй гээд машин бариад дандаа хосол гаргаж байгаа шүү дээ. Архи ууж байгаа хүн чинь бас ингээд тасраад бас унждаг юм байна. Гэтэл пив ууж байгаа хүн чинь ингээд нэлийн халаалттай тий тэгээд ингээд гайгүй байлгүй гэж өөрийгөө дандаа боддог. Тэгээд дандаа машин барьдаг, осол гаргадаг. Тэгэхээр энэ арх пив ялгаагүй. Пив уугаад ингэж явж байгаад бас аславард орчих үү гэдэг эцэг их чинь маш их санаанд зовж байгаа. Ерөөсөө л энэ алкогол хэрэглэхээ болох хамгийн түрүүнд эхийнхээ ачийг хариулах чинь ерөөсөө арх ухаа болчих. Алт эрдэнэс өгснөөсөө их ээж чинь баярлна. Нэр шүү. Пив ухаа болчих. За тэгвэл одоо арх уудгүй штэ гэвэл дараа нь яах юм? Тамхи татгаа болчих. Тамхи гэдэг чинь эмхтэй үнийг гоо сайхныг алдагдуулна, эрэгтэй үнийг хөгшрүүлнэ. Тэгэл ер нь олон хөнөөлөлтэй штэ. Маш их жижигээр маш их мөнгө орж идэг. Хэрэгтэй зүйл авах байсан мөнгө ингээл тамхинд яваад идэг. Таны ингээд насыг богиносгоод байдаг, аз жаргалтай амьдрахыг чинь богиносгоод байдаг.
Тэгээ эцэг эхийнхээ ачийг хариулъя гэж бодож байвал архинаас гарчих. Тамхинаас гарчих. Тэгээ эрүүл бай. Эрүүл мэндэ бод. Өдөрт нэг гараад гадаа алхачих. Тэ? Усаа сайхан уучих. Тэгээд ингээ эрүүл байгаад амар амгалан байх юм бол хэн баярлдаг вэ гэхээр таны ээж их орчлон ороо дээр байхгүй байсан ч гэсэндээ ихийн сэтгэл бол үрдээ харагдсан л байдаг. Тэ хаан төрсөн байна тэнцэнээсээ таныг хараад л ээж байгаа. Тийм болохоор өөрийнхөө эрүүл мэндийг хайрлаарай. Тэ? Өөрийгөө хайрл. Энэ төрүүлээд өсгөөд өгсөн энэ бие хаагын сайхан бүрэн бүтэн аваад яв. Тэгж чадвал та хийхээ ачийг хариулна, эцгийнхээ ачийг хариулнаа. Маш юм энгийн юм л хүсдэг штэ. Миний амьдрал юу амар их энгийн. Тэр аим үнтэй зэнтэй маш их ид баялаг мөнгө төгрөг олон юм юусоо хэрэггүй. Тийм болохоор та нар маань эрүүл бай, эрүүл бие сайн эрүүл байлга. Хамгийн гол нь өөрийгөө хайрлна гэд үнтэй хувц өмсөд элдв алтай эмэг зүүгээд нүрээ будаад ах чинь биш ээ. Энэ эрүүл мэндэ хайрл, амаараа орж байгаа хоолоо зохицуул, ууж идээд байгаа арх дарсаа бол тэр тамхиа татаад байгаа тэрийгэ бол тэр чинь жинхэнэ өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр байхгүй юу? Жинхэнэ эрүүл мэндэ сайжруулж чинь эцэг их чинь хамгийн их баярлна. Тэгээд хүн ингээ эрүүл байгаа нөхцөлд бол цаашаагаа сайхан сурж хөгжөөд бүр ингээд бясалгал бүтээл хийгээд бүр гэгээрээд бурхан болчих болно. Тэгэхгүй та өнөөдөр ингээ эрүүл биш те. Арх уугаа тамхи татаад бие өвчлүүлээд тэгээд тэр гэгэрэл мэгэрэл бурхан яриад нэмэргүй штэ. Яаж чадахгүй штэ. Хүн өвдөж яхад яаж нэг эрүүл бай да, яаж нэг өвдөхөө болидоо л гэж бодхоос биш. Юун бусдад туслая, юун сурж хөгжий, юун сайн сайхан амьдрий. Тийм үстэй. Тэгэхээр хамгийн түрүүнд эрүүл бай. Амаараа орж байгаа хоолоо, амаараа орж байгаа тэр амьсгалж байгаа утаа, тамхи тэгээ тэр ууж байгаа архиа бол ингэж чадвал та доор наацах нь эхийгээ маш их баярлуулнаа. За тэгээд өнөөдөр энийг хэлхийг хүслээ. Тэгээд маргаашийн бичлэгээр уулзъя. Бүгдд нь амжилт хүсье. Муу мухай зурслаасаа салцгаагаарэ. Баяртай.